Байцгаана уу та нартайгаа Rice гэдэг болонгороо болцгоо бэлэн болоод байна. Тэгээ бичлэгээ маш удаан хүлээлгэсэн уучлаарай. Бас хан дээр грант юм ухаалгасан юм бити таагаарай. За тэгээ өнөөдрийнхөө бичлэгээрээ бүгдээрээ стрессийн тухай ярилцъя. Яагаад гэвэл надад бүсгүүчүүдээс мань айгүйх мессеж ирдэг байхгүй. Сувда стресс яаж стрессгүй амьдрах уу? Чи яаж ингэж өдрөг байгаад байна? Яаж стрессгүй ингэж гоо амьдраад байна гэдэг. Тэгээд би хүмүүсээс мессеж авах болгондоо бичиж хариулж амждаггүй. Маш олон хүнээс ирсэн мессежүүдэд базаад ингээд нэг бичлэг болгочихё гэж бодлоо. Тэгээ ерөнхийдөө нэгдүгээрт надад би стресснээс юм дархлаатай хүн бол биш. Би өдөр алган стресстэй тулгарч яадаг. Унахч уу байна, босохч уу байна. Дээрэс нь өнгөрсөн нэг сурал миний хувьд маш их стресстэй, айгу хэцүү яалаа. Тэгээ миний влагийг үздэг хүмүүс бол сайн мэдж байгаа тий. Би нөгөө влагтаа та нартай хэлчихсэн. Тэгээ ерөнхийдөө амьдралдаа нэг маш олон стресс гинт ингээд давхцсан үеэсэн стресс дуртай хүн гэж бол байхгүй шүү дээ. Бид нар аль болох стрессгүй амьдрахыг, стрессээс хол байхыг, стрессийг бага байлгахыг хичээдэг. Тэгтэл яг үүндээ стресс бидрийг дараагийн шат руу түлхчихэдэг, бидрийг нөгөө мотивац өгч яадаг, бидрийг одоо нөгөө нэг байнга сорж идэг зүйл байдаг юм байна л да. Тэгээ стресс үндэ биднэрт сайн хэрэгтэй зүйл. Тэгээд Stanford одоо сургуулийн сэтгэл судлаач хүн стрессийн тухай айгуу гоё хэлжээ. Тэр юу гэжсэн бэ гэхээр стрессээс зүхтаж одоо стрессгүй амьдрах гэж хичээхийн оронд зүгээр л стрессийг хүлээн зөвшөөрөө сурчгаа. Тэгэх юм бол таны амьдрал илүү тайван, илүү ажиргалтай, та илүү төвчээртэй, хүчтэй байх болно. Амьдрал чинь илүү утга учиртай байх болно. Тэгээ ингээд бодоод үзэхээр яг үнэн. Яг гэвэл бид нар стрессгүй одоо амьдрал гэж яаж байхгүй. Тэгээ бид нар ингээд стрессээс ингээд амар тархлагдсан хүн гэж бол байхгүй штэ. Яаж чадсан? Бид нар ингээд амьдралдаа өдөржингөө стресстэй тулгардаг. Өглөө босоод гараал хүүхдээ хичээл нөр гэж өгөөл адаглал замд бүглэрнэ те гэдэг ч юм уу. Өдөр болгон бид нар их бага янз бүрийн хэмжээний стресстэй тулгарсаар байдаг. Тэгэхээр би өнөөдөр та нартайгаа юу ярих гэдэг нь гэхээр бидний өдөр тутам тохиолддог стресс, хэцүү байдлуудыг яаж бүгдээрээ хүлээн зөвшөөрч зөв аргаар өөртөө ашигтайгаар даван туулж сурах вэ гэдэг аргын тухай би та нартай өнөөдөр хуваалцах гэдэг. Миний нэгдсэн тасалдаг одоо үзэл бодол гэх юм уу, аргач гэх юм уу тэр бол ерөөсөө хэрвээ тэгсэн бол, хэрвээ ингэсэн бол гэдэг бодлоо хаях. Тэ? Нэгэнд болоод өнгөрсөн юм болоод л өнгөрсөн. Магадгүй бид нар буруу сонголт амьдралдаа хийгээд тэр буруу сонголт биднэрт маш том стрессийг авчираа дараа нь тэр сонголтондоо харамсахч гэдэг юм уу те. Одоо яг нэг жишээ бодохоос яг бас орж ирэхгүй байна. Гэхдээ бид нарт нэг тийм үе зөндөө гэхдээ тэр үед л бүр стресс улам өндөр болдог штэ тий. Тэгээ бид нар дандаа л нэг өнгөрсөнтэйгээ зуралдаа дандаа л хэрвээ тэгсэн бол гэсэн нэг тийм хиймэл үзэл бодлоороо өөрийгөө улам зовоогоод байдаг. Тэрнийхээ оронд яг одоо гэдэг бодит байдалтай амьдрий тий. Өнөөдөр бид нар нэгэнд болоод өнгөрсөн юм хүлээн зөвшөөрч сурыг. За тэр одоо опшн биш, сонголт биш болчлоо. Өнөөдөр тэгвэл би яах ёстой. Одоо би яах чадах юм аа л хий. Гингүүд хүн арай өөр. Тэр нэг тэгсэн бол ингэсэн бол гэдэг бодолтой шал дэмий энерги зарцуулж яхаар болоод өнгөрцөн. Одоо өнгөрцөн л юм чи одоо тэгэл өнгөрсөнд нь л архи. Өнөөдөр харин юу болчиход байна. Өнөөдрийнхээ юмд би энерги зарцуулъя гэж хүн өөрийгөө тэгэж айгуу тийм тэр муха зурлаж бодсон бодлоо авч хаях хэрэгтэй юм байлээ. Надад тасалдаг хоёр дахь арга юу вэ гэхээр би юу ч болж исэн даваал гарна. Би чадчих л таараа. Яг гэж өөртөө хэлдэг. Тэгээд би өнгөрсөнд өөрийнхөө давж гарсан бэрхшээлүүдийг туулж исэн тэр зүйлүүдэд боддог байхгүй юу. Өнөөдөр энэс болж ингэж гомдохгүй шүү чи. Чадна даваад л гарна. Бэрхшээлүүд чинь үлдэх гэж ирдэггүй юм. Бидрийг өнгөрөх гэж ирдэг юм. Тэгээ биднэрт эрэхтэй ирээд явхдаа бидрийг дараагийн шатаар өсгцэн байдаг. Ингээл бидэндээ өөртөө тэгж бодохоор арай өөрөөр хардаг болчтой юмыг. За надад тусалдаг 3 дахь арга юу вэ гэхээр бүх зүйл төгс байх гэж хичээгээд хэрэггүй тий. Бид нар төгс авах гэж хичээхээрээ л улам стресстэй. Би одоо яадаг вэ гэхээр жишээ нь заримдаа амар завгүй өдрүүдэд ингээд тасглаа заавал 50 минут хийх гээл 40 минут хийх гээл дайрчдаг. Тэгэл дайрчгаар ингээд улам тэрийгэ хийж амжаагуудаа өөр өөрөөл те би тасглаа өндөр бүтэн сан хийж чадсангүй гээл. Эсвэл гэр цэвэрлэгээрээ би заавал бүгднийг ингээд төгс дуусгах гал. Тэгтэл би үнэндээ өөрөө амар хэм хийж байгаа байхгүй юу? Бичлэгээ засаж оруулсан байдаг. Хүүхдүүдтэй нэг цагийг гаргаад тоглолцсон, гадаа тоглолцсон. Би өглөө эрт тосоод номоо уншсан ч гэдэг юм те. Тийм байж ижил би бусад юмаа би хийж амжсангүй гээл ингээд өөрийгөө улам ингээд өөртөө аягүй нэг өндөр шаардлагыг тавиал. Мэдээж бид нар өөрөөсөө сахилах баттай байх хэрэгтэй. Бид нар өөртөө өндөр шаардлагыг тавих хэрэгтэй. Тэгжээч бид нар илүү хөгжинэ. Гэхдээ зарим өдрүүдэд бид нар зарим үеүүдэд бид нар өөрөөсөө зөөлөн байж, өөрийгөө үнэлж, хайрлаж, бахархаж сурах хэрэгтэй юм байлаа. Тэгжээж бид нар тэр өөрийнхөө стрессийг арай бага байлгана шүү дээ, тий. Ерөөсөө стресс ч юм уу бэрхшээлүүдийг бити тоохгүй өнгөрөө. Анзаар би ингээд стресстэй байгаа юм байна. Яг одоо би стресстэй байгаа юм байна шүү дээ. Тэгэхээр би одоо
энийгээ би одоо ингэж юу ах хэвтэй байна гэдгийг өөртөө айгу одоо анзаарч ах хэвтэй мэлээ өөрхөн биеийг чагнаж ах хэвтэй мэлээ. Тоохгүй яваад байвал юу болдог вэ гэхээр та явандаа дэлбэрнэ. Тоохгүй явж яагаад нэг өдөр дэлбэрнэ. Миний дараагийн зөвлөгөө юу вэ гэхээр дөрөвт стресс их байх тусам өөртөө илүү цаг гаргаарай. Яагаад гэвэл таны эрүүл мэнд, таны сэтгэл зүйн эрүүл мэнд, биеийн эрүүл мэнд чинь илүү чухал. Амьдрал чинь стресстэй завгүй байх тусам яаж хийж яагаад өөртөө цаг гарга. Яаж хийж яагаад өөртөө одоо эрүүл сэтгэл зүй эрүүл байлгах, биеэ эрүүл байлгах зүйлийг хий. Амьдрал стресстэй болохоор бид нар яадаг вэ гэхээр өөрийгөө залааслал нөгөө стресстэй юмдаа илүү анхаарлаа хандуулаад эргэн тойрныхоо өөрөөсөө бусад бүх зүйлд илүү анхаарлаа хандуулаад ирэхээр бид нар яадаг вэ гэхээр бидний бензин манд дуусаад бид нар сүлдээ та нар намайг харилдаггүй, чи намайг харилдаггүй, чи ээжигээ ойлгодоггүй, чи намайг ойлгодоггүй гэж нөхөртөө ураа гаргаад ийм тохиолж исэн эмэгтэй хүмүүс, эрэгтэй хүмүүс ч гэсэн зөндөө л. Зарим өдрүүдэд надад үнэхээр стресстэй үед надад одоо хүүхдүүдтэйгээ цаг өнгөрүүлэх нэг цаг, эсвэл би өөртөө зарцуулах нэг цаг байвал заримдаа би тэрийг сонгох хэрэгтэй байдаг. Яагаад гэвэл би маргааш нь хүүхдүүдтэй илүү эрч хүчтэй, илүү одоо эрүүл одоо бэлтгэгдсэн ээж авах гэдэг чинь маргааш өөрийгөө бэлтгэхийн тулд. Тэрнээс ч би нэг амиа бодоод байгаа гол юм биш. Тэгэхээр ээж нар, аав нар, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд ялгаагүй өөртөө хөрөнгө оруулалт заавал хийж явах хэрэгтэй юм байлээ. Ялангуяа стресстэй үед. За тэгээд миний дараагийн танарт өгөх зөвлөгөө тоогоо алдчихлаа. Дараагийн танарт маань хэлэх зүйл юу вэ гэхээр бусдаас тусламж хүс. Та бусдаас тусламж хүсээ, та бусдад зовлонгоо ярьлаа гэж та сул дараа хүн болчихж байгаа юм биш. Манай эмээ маань хорт хавдраа нас орж исэн. Тэгээд эмээ маань ер нь хизээч зовлонгоо хинт ч ярьдгүй юм байсан. Ерөөсөө дандаа л айгүй хүчтэй, бид нар дандаа гой зүйлсийг хэлдэг, дандаа өөдрөг зүйлсийг хэлдэг. Хизээч өөрхөн зовлонг бусдад ярьдаггүй, айгүй тэм төвчээртэй хүн байсан. Тэгээд ээж маань нэг ярьж исэн, маань нэг эмч ямар эмч вүлээ? Нэг эмчл, мундаг эмчл ээж хэлж исэн юм шиг байна. Хорт хавдар гэдэг чинь хав дар гэсэн үг. Ямиг хав дарах. Тэр сэтгэл зүйтэй бас аягүй холбоотой байд юм аа. Ингээд тэгээ дотроо буглаад, юм буглуулад ингээд хямарсан хэцүү зүйлсээ хүнд ярихгүй яваад байвал тэг бие махбод нь сэтгэл зүйтэй холбоотой ч гэсэн ингээд одоо физикал байдлаар ингээд өвчин болоод тэр хорчин гэж хоримтлагцаар агаад бас юм болдог гэдэг. Магадгүй шинжлэх ухаанаар бодохоор үнэн ч юм худлаач уу мэдэхгүй байна. Гэхдээ миний бодлоор ерөнхийдөө өөрийнхөө дотоод зовлонгоо нэг итгэдэг хүндээ заавал хүн болгон цацаад яваад авах ш. Зүгээр л итгэдэг хүндээ яриад эсвэл хүн үнэхээр итгэж ярьж чадахгүй бол цаасан дээр тэмдэглэлийн дэвтэр дээрээ бичээд тэмдэглээд байх юм бол тэр таны маш том сэтгэлийн одоо юм болчихж байгаа байхгүй юу. Тийм ч учраас одоо энэ Америкт хүн болгон гэж бас биш. Ер нь маш олон хүмүүс сэтгэл судлаачтай уулздаг, сэтгэл судлаач хүнтэй одоо ярилцдаг, сэтгэл судлаач хүмүүс тэр хүмүүс зөвлөгөө өгөхөөс илүү асуулт асууж яриулдаг. Хүн ярих тусам өөрийнхөө одоо өөргөө эмчилж яадаг, өөрөө ярих тусам ярих явцдаа тэр хамаг юмыг гаргаад хөнгөрч байдаг юм байна л да. За миний танд өгөх дараагийн зөвлөгөө болохоор юу хүсэж байгаадаа илүү анхаарлаа хандуул. Тэ? Стрессийг бодож, стресст хамаг энерги өгж өөрийгөө зовоож ахаар та амьдралаас яг юу хүсдэг вүлээ? Амьдралаас та юу авмаар байна? Түүндээ илүү анхаарлаа хандуул. Тэгэх юм бол одоо та амьдралаас юу хүсэж байгаагаа, яах гээд байгаагаа, яг яагаад та энэ одоо амьдралд энэ зүйлсийг хийгээд яваад байгаа юм бэ гэдгийг та мэдж байгаа бол танд тэр жижиг шажиг бэрхшээл, том бэрхшээл, стресс гэдэг зүйлс бол даваад гарахад илүү хялбар санагдана. Тэгээд бас нэг амьдралд зориггүй одоо чиглэлгүй байх үед надад тийм үе байсан. Мэдээж яриг би ингээл хүүхдүүдэд өсгөн тэгн ингэн гэдэг мэдээж хүн болгонд л тийм зориг байгаа. Гэхдээ бас нэг хүнд нэг арай нэг passion гэж ярьдаг те, нэг амбиц гэж ярьдаг те. Тийм зүйл бас зайлшгүй хэрэгтэй. Тийм зүйл байхгүй бол хүн амьдралдаа жоох итгэхгүй, өхмөл байдалтай болчихдог байхгүй. Хэрэг бидэрт мөрөөдөл байхгүй бол бидний амьдрал жоохон тийм галгүй, цоггүй ингээ урсгалаараа болох гэдэг. Тэгэхээр та амьдралдаа зоригтой, чиглэлтэй бол жижиг шажиг стресс, жижиг шажиг гэж бас би хэлэхгүй. Стресс бол танд тийм амар хэцүү ингээ дандаа бодоол хямраад байх зүйл санагдахгүй. Яаж хийж байгаа л та даваал гарчихна. Мэдээж яг тухайн үед бол хэцүү. Тухайн үед надад хэцүү байсан. Аливаа бэрхшээлүүд дандаа тухайн үед хэцүү байдаг. Гэхдээ эхний нэг өдөр ядаа унаж одоо гутрах бол зүгээр. Тэгээ ядаж унаж гутарчаад маргааш нь босдог байх хэрэгтэй байхгүй юу? Тэгэхгүй л бол бид нар сэтгэл готрал гээл ингээл яваад өгөн шүү дээ. Дараагийн зөвлөгөө болохоор надад юу тусалдаг вэ гэхээр одоо альва зүйл стресстэй нөхцөл байдалд та
ёо яаж би энийг хийндэ яаж давнаа гэж тэр том зургийг харж өөрийгөө зоохын оронд өнөөдөртөө л анхаарлаа хандуулчихыг одоо be present гэж хэлдэг те яг өнөөдөр нөхцөл байдлаараа л бай. Одоо жишээ нь би 3-7 хоног юу одоо ингэ нөхөр байхгүй 2-7 хоног гэртээ карантинлэгдээд ингэ байж захта яаж 2-7 хоног давнаа гэж бодохын оронд би за өнөөдөр давцсан шүү ямар ч гэсэн өнөөдөр давцсан. За маргааш корона тусах магадлал бол яг 50%, тусаагүй байх магадлал 50% байна. Би корона тусцсан байгаа даа гэж өөрийгөө зовоож хямрааж тэр энерги тийм зүйл зарцуулах юм бол баг сэтгэлээрээ л баг өвдчихнэ. Тэрнийхээ оронд би тэр энерги дасгал хийхтэй, хүүхдүүдэд хөдөлгөхтэй тий. Дээрээс нь би хүүхдүүдэд гой ногооны жуус хийж өгье. За өнөөдөр би хүүхдүүдтэйгээ гой орой гой кино үзчихье. Гой орон дээр ингээ бөөнөрөө шагаан баралдаад киногоо үзээд ингэчие. За өнөөдөр бид ингэчие, өнөөдөр бид ингэчие гэдэг ингээд өнөөдрийг ингээл хийгээд явж идэл за бүр заримдаа нэг өдөр ч үнэхээр хэцүү бол цагаар минутаар ингэж явж идэл болно. Тэгээд ямар ч байсан тэгж жагаад нэг юм тэр карантинаас гарсан нөхөрч ирсэн. Тийм ээ. Өчтөр лаг яриад бичлэгээ дуусгасан чинь яагаад ч юм мэдгүй сүүлийн хэсэг хадгалагдаг байна. Тэгэхээр одоо энэ дээр эдгээс бичлэгээ дуусгачих. Өнөөдөр арай бичлэгээ оруулах учраас. Тэгээд миний танартай дараагийн хэлэх зүйл маань юу байсан бэ гэхээр хэцүү стресстэй үеэс хүртэл заримдаа нэг энерги шалтгааныг олж харахыг хичээж байгаарай. Ер нь хүний одоо амьдралыг харах өнгө аливаа зүйлийг харах одоо өнцөг гэдэг чинь маш чухал байгаа байхгүй юу? Жишээ нь ингээл заримдаа би агүй стресстэй л ингээл нөхөртөө жоохон бухимдсан. Ингээд хүн стресстэй ингээ олон юм амжуулах гээд ахт чинь заримдаа ингээд эрэгтэй хүмүүс юм анзаардгүй штэ ингээ анзаарахгүй ингээд тайван байгаад идэг. Тэгэл би яг тэр үедээ ингээл бухимдлаа нөхөртөө гаргаад айгу ууртай ингээл байж байгаа заримдаа брэнд надраа амир инээдтэй юм хэлээддэг байхгүй юу. Тэгэл би скол инээх скол улам уурлах хоёр сонголт байгаа байхгүй юу. Тэгэл инээчдэг. Тэгэл инээчгээр уур гараад за нэрээ л ийм юм нэ сүртэй бухимдах юм жуган биш л дээ гэж бодогдоод нэг удаа ээжт хоёроос би дөнгөж төрсэн гарантиг гаргацсан байжсэн юм аа. Тэгсэн чинь брэд гэлэр хоёр тэмчээ нэг юм хийгээл яана тэгсэн чинь өөстө гэлэрийн толгойг дөөр нөгөө нателла шоколад болгоо хийцэн. Ээжт хоёр хүртэл инээсэн тэрийг харж яхаа мэдээж эрэг амьдрал нэг тийм инээдтэй үе зөндөлөдөг те стресстэй юм шиг мөртлөө инээдтэй. Гэтэ заримдаа бүр ингээд инээх шалтгаангүй тийм стресстэй үеүүдэд ч гэсэн энерги шалтгаан харахыг зүгээр хичээх юм бол жоохон ч гэсэн бид нар тусалтай юм байлээ. Нэг амар мэдээж эрэг амархан зүйл бол биш. Зүгээр л нэг тиймэрхүү зуршлыг өөртөө бас бий болгочвол нэг арай нэг өөдрөг болоход арай нэг ямыг өөдрөөр харахыг хичээхэд тусалдаг юм байлээ. За хамгийн сүүл би та нартай хэлэх одоо надад тусалсан зүйл юу вэ гэхээр тэр стресстэй тулалддаг одоо coping mechanism гэж ярьдаг те. Одоо стрессийг даван гардаг зуршлаа хэрэг та сөрөг одоо зуршлыг ашигладаг бол тэрийгээ та эрэг зуршлаар солиорой. Юу гэсэн үг вэ гэхээр зарим хүмүүс стресстэнгээд шууд тамиг татдаг тий. Зарим хүмүүс стресс гэхээр над чиг хумсаа мэрдэг. Сквал над чиг бас шууд хоол айгүй ихээр иддэг. Зарим хүмүүс бүр хоол иддэг үү. Зарим хүмүүс маш ихээр кино үздэг. Яагаад гэвэл тэгж өөрийгөө сатааруулдаг тий. Зурагт үзэж маш олон цагаар зурагт үзэж нөгөө тэр стресстэй юм бодохгүй тул өөрийгөө тэгж сатааруулдаг. Зарим хүмүүс арх удаг гэл ингээл зөндөл олон муу зуршлаар ингэж муу сөрөг одоо аргаар стрессээ сатаардаг тийм хүмүүс байдаг. Би ч гэсэн зарим нэг юм хийдэг. Арих ууж, тамхи татаж, биеэ хортуулахын оронд йог хийх ч юм уу эсвэл бясалгал хийх. Би бол бясалгалыг тэгж мастер болоогүй хийж үтсэн. Үнэхээр гоё тайвширд юм байлээ. Зөндөө олон хүмүүс бүр бясалгал маш сайн гэж бүр ам гард юм байлээ. Бясалгал амьдралыг өөрчилсөн. Бясалгал хийхээр ер нь айгүй сэтгэл зүйд маш том нөлөө үзүүлдэг гинэ. Тэгэхээр стресстэй тулдах шилдэг арга гэж хэлдэг юм билээ. Тэгээд бас сквал зурагт олон цагаар үдэж суухын оронд басаад усанд ороод өөрийнхөө нүрэ бодох ч юм уу те. Яг тэгчгэр хүн нэг арай нэг сэргийг болчтой штэ. Гэдэг ч юм уу маш олон тийм эерэг байдлаар одоо сөрөг юуг сольж болно. Coping mechanism гэж ярьдаг тэр нэг зуршлуудыг өөрчилж болно. Тэгснээрээ та амьдралдаа эерэг үр дүнг авчирна. Бид нар тэр сөрөг зуршлуудыг сонгоснороо ерөөсөө тэр стресстэй зөв аргаар тулдахгүй байгаа байхгүй юу? Стрессээр зүгээр зүхтаал өөрийгөө сатааруулаад яваад байгаа. За тэгээ эцэст нь та нартай гэж хэлэхэд бичлэгийн энэ дэргээ дуусгая. Нэлээ удаан бичлэг болчих шиг боллоо. Тэгээд та нарт эцэст нь гэж хэлэхэд амархан амьдрал гэж хаанч байхгүй. Амархан амьдрал стрессгүй амьдрал гэж хаанч байхгүй. Та инстаграмаар таны дээр хараад байгаа хүмүүс амархан амьдралаар амьдраад байгаа юм шиг харагдаад байгаа бол худлаа. Хүн болгон өөрийн гэсэн тодорхой хэмжээний одоо бэрхшээлийг үүрээ, зовлон үүрээд, стресстэй тулаад л явж байгаа.
Тэгэхээр одоо бидний амьдралд би ингэж боддог байхгүй бидний амьдралын ур зөндөө олон төрлийн аваанууд байгаа, уулууд байгаа. Бид нар тэрийг мацаад аваад гарах юм бол дараа нь гоё талын цэцэг тариалангаар дөрөн гоё одоо бэлэг одоо тий жимс ногоо юу гэдэг тийм сайхан газар байгаа. Тэнд жоохон байж байгаа жимс ногоо дуусгаар дахиад бид нар дараагийн даваагаад авна. Тэгэхгүй ингээд бид нар нэг уул руу жоохон гарчаалсаа били арай өндөр юм байна. Бууч ээ одоо дараагийн уул гэл ингээд байвал бид нар ингээл нэг газараа байгаад дандаа нэг лүүзер гэхээр юу гэсэн үг вэ нэг юм юу юм шиг тийм нөө ялагдагч юм шиг санагдал. Би өөрөө айгуу тийм сул дараагүй юм да гэж бодоол улам өөртөө итгэлээ хүлээл улам өөрийгөө хайрлах хайр маань багасаал ингээл амьдралд итгэхгүй юм шиг санагдал амьдрал хэцүү юм шиг санагдаад байдаг. Тэгэхээр аливаа зүйлийг бид нар давж гарч ээж л бид нар үр дүнгийг харна. Тэгэхээр амьдралд одоо бид нар тодолдож тэнцэж байж бид нар амьдрна гэж би боддог байхгүй юу? Бүгдээрээ стрессээс зогтож биш, стрессийг хүлээн зөвшөөрж амьдрах сурцгаая. Тэгээ дараагийнхаа Rise гэдэг бичлэгээ ойрхон хурдан оруулнаа гэж та нартай энэ бичлэгээр амлая. Одоо маш олон сар алга болсон. Бүгдээрэнд нь хайртай шүү. Бас үлд нь хэлгээд би бол мэрэгжлийн сэтгэл судлаач хүн бол биш. Зүгээр л би өөрийнхөө амьдралынхаа туршлагыг амьдралаасаа олж мэдсэн юм аа та нартайгаа хуваалцдаг. Тэгээ надад итгэж намайг сонсдог, миний зөвлөгөөг дагдаг. Бас надад буцаагаад амьдралдаа өөрчлөлтүүдээ буцааж мессежээр дандаа хуваалцдаг та нартай баярлалаа. Тэгээ дараагийнхаа болонгаараа уулзлаа. Тэр баяртай.